Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрын дарга ноён Гүрс орон зам бидэнтэй ялцгаа студиуд урилгаар хүлцээгээд байгаа. Бидний урилгыг хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. Тэгэхээр за хүдний үйлдэл ирж байна. Монголын хувьд бол автомашины татварыг нэмсэн байгаа. Тэгээ энэс хойш манай Монгол руу орж иж байгаа тээврийн хэрэгсэлд оролцож байгаа машинуудын тооны нэмэгдэл ер нь буур уу аль эсвэл өнөхөр байна. За онгорсноос хойш бол 2017 оны 1 сарын 1-ээс хойш өнөөдрийг хүртэл бол одоо 58417 машин импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг бол бүртгэж улсын дугаар гэрчлэгээ олгосон байгаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулах юм бол одоо 27.46% өсөлттэй байгаа. Энэ бол зөвхөн импортын бүртгэлийн хувьд бол шилжилт хөдөлгөөний хувьд гэх юм бол одоо хоорондоо номер авсан машинууд нь хоорондоо шилжих нь бол 258,964 мянга байгаа. Энэ нь бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулах юм бол 23% орчмоор өссөн дүнтэй байна. За машинууд орж ирж байгаа нь бол өсөж байгаа юм байна. Тэгэхээр за хятад зэрэг бусад орнууд бол агаарын бохлоо бууруулахын төлөө энэ хуучилсан машинуудыг замын хөдөлгөөнөөс хасъя гэсэн бодлого баримтаж байна шүү дээ. Манай орны хувьд шинээр орж ирээд байдаг хуучин машинууд хэр замын хөдөлгөөнөөс гарч байна уу? За хуучин машины хувьд бол за он гарснаас хойш бол бид 10,730 орчим машиныг улсын бүртгэлээс бол бүр мөсөн хасаад байж байгаа. За өнгөрсөн онд бол нэг 2,500 орчим машиныг бол хасч ирсэн бол энэ 300% өсөлтөөр бол тээврийн хэрэгслийн бүртгэлээс бол хасж байгаа гэсэн дүнтэй байгаа. За хуучин машины хувьд бол иргэдийн одоо өөрийнх нь эзэмшилд одоо ашиглагдаад мөн одоо хасуулахгүй байгаа тохиолдлууд мөн байгаа. Тэгээд энэ татварын байгууллагатай хамтраад энийг бол одоо 2 саяын хамтарсан тушаал гарсны үндсэн дээр бол одоо нэг улс орон даяар одоо тээврийн хэрэгслийн шинжилсэн бүртгэл явуулж байна. Энэ бүртгэлийн хүрээнд бол иргэд бол өөрөө бол бүртгэлийн байгууллага дээр очиж өргөдөл хүсэлтэд тавиад энэ тээврийн хэрэгслүүдэд одоо хасах, устгуулах ажлыг бол хийж байгаа. За тэгэхээр агаарын бохирдлоо бууруулахын тулд нөгөө талдаа энэ бензин хөлбөрт машинуудаас татгалзаад хайцсангуу бага хий ялгаруулдаг машин, за хосломол хөлбөртэй эсвэл цэвэр цахилгаан ч юм уу машинуудыг хэрэглэхийн зүгж яаж байна. Энэ тал дээр манай дэвшил гарч байна уу? За цахилгаан хөдөлгөөртэй тээврийн хэрэгслүүд бол бас тодорхой хэмжээгээр бол орж ирж байгаа дөнгөжл энэ дэвшилт технологи бол орж ирж байгаа. За хосолсон буюу одоо хайбрид хөдөлгөөртэй машинууд бол нэлээдгүй орж ирж байгаа. За нэг тоо сонирхуулах юм бол одоо Prius гэдэг автомашин байгаа. За Prius гэдэг автомашин маань бол өнөөдрийн байдлаар одоо бүртгүүлсэн байдал нь бол 103,430 одоо Prius автомашин бол бүртгүүлсэн байна. За үүнийг бол одоо дотор нь ингээд задлаад үзэх юм бол одоо 20 Prius гэж ярьдаг. За 20 Prius маань бол нэг 68,000 орчим. За тэгээд 10 Prius нэг 11,000 орчим. За 11 Prius нэг 13,000 орчим. За одоо сүүлийн үед орж ирж байгаа мөн 30 Prius нь бол нэг 13,000 орчим. За тэгээд 40 Prius нь нэг 1000 орчим. За нэг 50 Prius нэг 5хан бүртгүүлэх жишээ нэттэй. Одоо бол дөнгөжл орж ирж байна л да энэ хайбрид хөдөлгөөртэй одоо Prius машинууд мөн өөр бусад машинууд бол орж ирж байгаа. Хайбрид. Тэгэхээр энэ сард улсын дугаарын давхарлыг айлгах ажлын үеэнд бас томхон амжилттай алхмуудыг хийлээ гэж байсан. Энэ чиглэлд ямар ажлууд хийгдэв? За улсын дугаарын давхцлыг бол он гарснаас хойш бол 90 гаруй зөрчлийг бол зам цэгтэйгээ албатай хамтарч бол зөрчлийг бол арилгасан. Мөн сошиалаар одоо нэлээдгүй хилэн дагуулад байсан 77 гэх мэт дугаарын зөрчлүүдийг бол одоо талаар арилгацсан байгаа. За улсын хэмжээнд одоо мөн давхарлгүй болох нэг зорилготой бол ажиллаж байгаа. Анхнаасаа яагаад энэ давхарлалтай дугаарууд олгогдоод байна? За зам цэгтээгийн байгууллагаас бол өмнө нь бол энэ улсын дугаар тээврийн хэрэгслийн гэрчлэгийг бол олгодог байсан. Тухайн үед бол одоо гараар бичих энэ програмд бол ингээд давхцуулж олгох юм тохиолдлууд бол байсан. Одоо бол бүгд програмчлагдаад принтерээр хэвлээд ингээд гарч байгаа учраас нэг улсын дугаар одоо нэг улсын дугаар нэг л машин тээврийн хэрэгсэл дээр байна гэсэн. Тэгэхээр одоо бол давхцахгүй л гэсэн. Тэгэхээр за 93 тээврийн хэрэгслийн давхар дугаарыг айлгасан юм байна. Цаана нь үлдсэн үү? За одоо бол улсын хэмжээнд бол 3 тээврийн хэрэгслийн давхцалтай л явж байгаа. Энэ мөн одоо энэ зам цэгтэйгийн үеэс бол давхцуулаад олгоцсон. За 2 эзэмшигчтэй нь бол холбогдсон явж байгаа. Нэг эзэмшигч нь одоогийн байдлаар бол олдохгүй байгаа юм л
ажил явах хэрэгтэй байна тийм. Тэр тээврийн хэрэгслийн хөтөлбөрийн багтаамжийг бүхэл тоогоор бүртгэдэг байсан суулж за Оросын хил дээр манай иргэд ихээр буцаж ирдэг байсан гэж байна. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэх бас арга хэмжээг авсан байна. Яаж шийдвэрлэв? Ямар хүндрэлүүд тулгарч байна? За өнгөрсөн оны 3 сараас бол олон улсын стандартын тээврийн хэрэгслийг бол энэ бүртгэлийнхаа бүх салбарууд дээр бол хэрэгжүүлж ирсэн. Энэ болохоор одоо англи, монгол дээр хевлээд гарч байгаа гэсэн үг. Тэгээ энэ шинж төлөвлөгөө хийх болгондоо бол энэ шинэ гэрчлэгээр явж байгаа гэсэн үг. За програм дээр бол энэ хөтөлбөрийн CC одоо энэ гайлын байгууллагын сүлжээн дээр мөн одоо бүхэл тоотой байдаг гэсэн хөтөлбөрийн CC-нүүдийг одоо манай програмд бүртгэхдээ анхнаасаа бол 1500 гэдэг хөтөлбөрийг 1500-аар нь бүртгэжсэн. Одоо бол 1498 гэх жишээний задгаа бутаргаа тоогоор бүртгэдэг болсноор энэ бол одоо хөндрөлж хэрэгдлэг болсон гэсэн. Тэгэхээр бидний сонсон нэг тата мэдээ бол тээврийн хэрэгсэл эзэмшигчийн лавлагыг түүц машинаас авдаг болно гэж байсан л да. Энэ ажлын бэлтгэл хэр явж байна? Ирэх сараас хэрэгжүүлэн гэж ошиг байсан. Яг ирэх сард би очиод түүцээр очих юм бол шууд авч болох. За тийм энэ бол мэдээлэл технологийн газартай хамтраад хэрэгжүүлж байгаа ажил. За одоо улсын хэмжээнд байгаа нэг 100 гаруй түүц машинаас бол иргэд очиод одоо хурууныхаа хээг уншуулад одоо иргэний бүртгэлийн лавлгаа авдагтай адилхан бол одоо өмнө эзэмшижсэн тээврийн хэрэгслийн лавлгаа болон одоо эзэмшиж байгаа тээврийн хэрэгслийнхаа лавлгааг бол шууд авах өрн боломжтой болж байгаа. Энэ маань бол бэлтгэл ажил үндсэндээ бол хангагдсан. Ирэх сараас бол хэрэгжүүлээд эхлэх юм. Тэгэхээр та энэ тээврийн салбарын төвд нь байдаг хүн салбарынхаа уулзаж бас ярилцдаг бах. Ер нь энэ замын бөглөрөө гэж амжигтай асуудал байна л да. Энийг арилгахын төлөө ямар шийдэл байх боломжтой гэж байна? Ойрын хугацаанд ярьсан төлөвлөсөн ажлууд сонсож байна уу? За өдөрт бол ярьж л байгаа л да. Өдөрт бол дунджаар бол тээврийн хэрэгслийн импортын бүртгэл бол нэг доотлол нь 150-аас дээдл нь 250 орчмоор бол бүртгэж шинээр улсын дугаар гэрчлэгээ олгодог. За үүнийг бол одоо автодолтооны зохицолбор дээр бол бүртгэж олгож хэлсэн. За ер нь бол энэ төвлөрсөн мэдээжийн захуудыг бол хотоос гаргаснаар бол энэ төвчрэл бөгнөрл маань бол нэлээд багас худалтай болов гэж бид нар өхөн үзэж байгаа. Энэ тал дээр ч гэсэн энэ холбогдох байгууллагууд ч гэсэн зөндөө олон судалгаа туршилтуудыг хийгээд явж байгаа юм л. Энэ дээр бол манай байгууллага бас хамтраад бол тодорхой ажлыг бол бас хийж судалгаануудыг бол гаргаж ирдэг. За тэгэхээр бидний улааг хүлээн авч үйлцээсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Бидэнтэй Хавтээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрын дарга ноён Гүрс Оронзон ярилцлаа.